Сайн байцгаана үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэдээгүүжүүлэх хагалгааны засгийн зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, Монгол Улсын төрийн шагналт эмч Чулуунбаатарыг хүрж оролцуулж байгаа. Сайн байна уу та? Сайн байна уу? За сайхан үйлчж байна уу? Сайхан л үйлж байна. Сайхан үйлж байна уу? Сайхан. За ажил төрөл нь тавтаа сайхан байна уу? Тавтаа сайхан байна. За юуны өмнө Монгол улсад мэдээгүүжүүлэлтийн алба үүсч хөгжсөний 60 жилийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. За энэ алба маань үүсэж хөгжөөд 60 жил болжээ. Энэ 12 сард та бүхэн маань баяраа тэмдэглэх нэ. За тэгэхээр би яг энэ тэр тусмаа танаа салбыг, танаа албыг одоо сайн мэдэхгүй учраас одоо мэдгүй зүйлүүдэд танаас сайхан асууж авнаа. За мэдээгүүжүүлэлтийн алба гэж одоо яг юу хийдэг алба байх вэ? Мэдээгүүжүүлгийн алба, за мэдээгүүжүүлгийн эмч, за мэдээгүүжүүлгийн багш гэж болно. Энэ бол одоо мэс заслын эмч, мэс заслаа одоо эмчилгээ хийхэд тэр одоо таата нөхцөлийг одоо бүрдүүлж өгж байгаа. Нөгөө талдаа бол өвчтний амь нас аюулгүй байдлыг одоо хангасан ийм л одоо чухал алба. Ер нь мэс заслын эмч бол одоо дангаараа одоо ингээд ганцаараа хаалгаа хийнэ гэхээр одоо боломжгүй шүү дээ. Ер нь бол одоо хэвлийн хөндийг нээчээд ингээд зогсож байгаад л тэр хүний даралтан дундаг ч юм уу, амьсгал нь одоо ямар нэгэн саад болд юм уу, ямар нэгэн байдал болоход тэрнийг хариуцах одоо хүн байхгүй болно үстэй. Тэм учраас мэс заслын эмч бол тэр мэс заслынхаа одоо хаалгааг хийгээд байж хахад тэр хүний амь нас, амьсгал, зүрх судасны систем, бусад одоо бодисын солилцоо янз янзын одоо өөрчлөлтүүдийг тэрийг одоо харж, хянаж, зохицуулж байхад ийм үүрэгтэй. Нөгөө талдаа тэр мэс заслын эмчийг одоо тэр хаалгаа хийх бүрэн одоо нөхцөл байдлаар нь сэтгхүүн хувьд болон одоо бусад нөхцөлөөр хангаж өгч байна гэсэн үг. За таны үндсэн мэргэжил бол мэдээгүүжүүлэлтийн эмч хүү? За миний үндсэн мэргэжил бол одоо эрчим тэмчилгээ мэдээгүүжүүлэх эмч гэсэн ийм одоо за энэ бол 1980-90-ад оны үед бол энэ мэргэжил бол энэ амь тэмцсэн анагаах ухаан бол ер нь бол яралтай тусламж эрчим тэмчилгээ энэ мэдээгүүжүүлгийн энэ одоо амь тэмцсэн анагаах ухааны салбар гэж ярьдаг байхгүй юу? Энэ салбарыг бол одоо ийм эмчнэр бол төгсдөг байсан. Миний одоо мэргэжлийн үнэлэхээр бол одоо эрчим тэмчилгээ мэдээгүүжүүлэх эмч. Тэр үед бол одоо эрчим тэмчилгээ мэдээгүүжүүлэх эмчнэр бол эрчим тэмчилгээгээч одоо хийн мэдээгүүжүүлэлт ороод хаалгаанд одоо хүн тулаад явна. За яралтай тусламжинд одоо үзүүлэх энэ одоо чиглэлүүдээр одоо хаана ч очиод ажиллах юм болцоот ийм байсан. Ингээд 2010-ад оноос энэ одоо энэ амь тэмцсэн анагаах ухааны салбар бол одоо 3 салсан. Энэ одоо манай одоо улсын 1-р төв эмнэлэг дээр гээд аваад үзэхэд яралтай тусламж сургалт дараалсан төв гэж юм нэртэй байсан. Энэндээс эрчим тэмчилгээний тасаг нь бол одоо тэр байгаа суурин дээр бол эрчим тэмчилгээнийхээ чиглэлийг хариуцаад мэдээгүүжүүлгийн эмчнэр мэдээгүүжүүлгийн суульчнэр бол тэндээсээ салаад хаалгааны нэгдсэн тасагтаа очиж нийлсэн. Яралтай тусламжийн одоо чиглэлээр ажилладаг эмчнэр бол одоо хуучнаар бол хүлээн авах гэж байсан шүү дээ. Хүлээн авах руу ингээд салаад ингээд энэ том салбар маань ингээд 3 том салбар болоод хөгжсөн. Ер нь дэлхийн нийтэд бол энэ бол ингээд 3 чиглэлээр ингээд салаа хөгжсөн юм бэл. Хуучин бол нэг байж байгаа. Аяанда одоо хөгжлийнхөө одоо үе шатын дагууд ингээд 3 хаваад салаад хөгжиж байгаа. За миний хувьд бол бодоход бол яах вэ? Энэ одоо улсын клиникийн томоохон эмнэлгүүд шүү. Одоо жишээлбэл одоо улсын 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг, ихэнх улсын төв, одоо энэ хавдар, халдварт гэдэг одоо энэ том эмнэлгүүд тэр дундаа нь Улаанбаатар хотод одоо улсын одоо нийслэл том газар ажиллаж байгаа. Энэ эмчнэр бол энэ чиглэлээр ингээд салаа явах нь их зүйтэй юм байна гэдэг нь бол харагдаж байгаа. Тэргүй эрчим тэмчилгээний ингээд мэргэжил нь өөр хөлөвчж байгаа. Мэдээгүүжүүл мөн ялгаахгүй өөр болоод. Яг энийг ингээд хуучин бол одоо хаалгааны тоо хүрээ, цар хүрээ энэ төр баг байлаа шүү дээ. Одоо цэсний хаалгаа, нэг хотоодны хаалгааны төвжил, олгоо, молгоо гэх. Тэр үед ч юм бол одоо тэгээд бас ер нь бол тэр мэргэжил нь бол тийм нэг их аймаар ялгагдаад байхаар. Одоо бол эн чинь шинжлэх ухаан хөгжөөд, улс орон хөгжөөд энэ хийдэг хаалгааны цар хүрээнүүд бол асар энэ том болсон.
Одоо жишээл Монгол улсад ч одоо элэг шилжүүлэн суулгах, өөр шилжүүлэн суулгах, ясны чөмөг үүдэл шилжүүлэн суулгах, за өвдөг түнхний үе, за чихний дунгийн суулгах гэдэг юм уу, зүрхний томоохон нээлттэй хаалгаанууд, эмэгтэйчүүдийн томоохон одоо төрхийн томоохон хаалгаанууд. Энд болохоор яг мэдээгүй зүйлгийн эмчнэр бол нарийсаад яг тэрүүгээрээ ингэж хөгжихгүй бас болохгүй болж байгаа юм. Эсвэргээрээ бол энэ аймагт ажиллаж байгаа эмчнэр бол одоо бас яг эрчим дэмжлэгэн дээрээч нэг ажиллаад мэдээгүй зүйлс дээр нэг ажиллаж хөврөх чадвартай байвал бас нэг талдаа бас зүгээр. Ягаад гэх юм бол тэнд чинь бол хүн одоо оронтой оны хувьд бол харьцан бага байдаг. Одоо бол яг удаа аймагуд бол бас л зарим аймагуд эрчим дэмжлэгийн тасган салбсан мэдээгүй зүйлийн тасган бас салаад хөгжиж байгаа юм байл. Одоо эрүүл мэндийн салбарт та хэд хичээлтэй ажиллаж байна? Би эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллаж байна. За энэ 33 жил би энэ анх ангаа хоног дээд сургууль төгсөөд Завхан аймгийн Шилвэстэй сумын сумдунд имлэг гэж байсан. Тэр сумдунд имлэгийн одоо эрхлэгч эмчээр сумын эмч минь 7 жил хийсэн. Тэгээд дараа нь Говьалтай аймгийн нэгдсэн имлэгт 2 жил 5-6 сар. За энэ эрчим дэмжлэгээ мэдээгүй зүйлийн чиглэлээр ажиллаж ирсэн. Тэгэхэд би 1993 онд эрчим дэмжлэгийн мэдээгүй зүйлийн курс төгссөн. Тэгж байж байгаа сумын эмч байхдаа тийм курс төгсчээ. Тэгээд 95 онд Говьалтаар бишэлжээ. Тэнд 2 жил гарan энэ мэргэжлэр ажиллаж ирсэн. Дараа нь улсын 1-р төв имлэгт 1998 онд Улаанбаатарт бишэлж ирээд энэ улсын 1-р төв имлэгт энд ч бас яралтай тусам сургалт арга зүйн төв гэж байсан. Тэгээд энэ ч юм бол эрчим дэмжлэгийн эмчнэр, мэдээгүй зүйлгийн эмчнэр, яралтай тусламжийн эмчнэр нэг дороо энэ чинь нэг 90 гаруй ажилчинтай том тасаг байсан. Тэр тасагт одоо 24-5 одоо эмч байсан л да. Тэгээд зарим нь бол эрчим дэмжлэгийн чиглэлээр ажиллана, зарим нь бол одоо ингээд өдөрт тасгийн хэрэгч ажлыг хөөрлөд өгчин. Тэгээд мэд цасал хаалгаанд ороод хүн онтуулаад явдаг. Тэгээд би 10 гаруй жилийн би энэ эрчим дэмжлэгийн мэдээгүй зүйлгийн эмч хийж байгаад дараа нь би энэ эрчим яралтай тусламжийн сургалт дарж байгаа төвийн даргаар нь ажилласан. Энэ даргаар нь би 7-8 жил ажилласан. Тэгж байж байгаад 2014 онд би энэ улсын 1-р төвийн эмнэлгийн эмнэлэг зүй эрхэлсэн захирал, дэмжлэгийн эрхлэн захирал гэдэг тийм албан тушаал дээр 4-5 жил ажилласан. Дараа нь одоо яг 18-19 онд бас ерөнхий захирлын албыг бас төр орлон гүйцэтгэгч ажиллаж. Ер нь анханасаа энэ мэдээгүй зүйл гэдэг нэртэй байсан юм. Одоо миний мэдхээр бол нөө наркозны эмч гэдэг ч мөн биз дээ тийм үү? Яг одоо дээр үед чинь хүмүүс наркозны эмчил гэж ярьдаг байсан юм л. Намаа хүүхэд байхад ч гэсэн ер нь тиймэрхүү л. Одоо бол Монгол улсад яг мөрдөж байгаа нэр томьёогоор бол мэдээгүй зүйлгийн эмч гэж. Мэдээгүй зүйлэг гэдэг бол яг ер нь би түрүүн ярьлаа шүү дээ. Одоо хүн одоо мэцэслийн эмч одоо ингээд халгаа хийхэд тэр наятай таатай нөхцөлийн бүрдүүлэх тэр өвчтний амнаас аюулгүй байдлыг хариуцсан ийм мэргэжлийн эмч байна. Энэ мэдээгүй зүйлэг хэд хэдэн одоо бүрдлээс тогтдог байхгүй юу? За ер нь бол мэдээгүй зүйлийн олон тийм арга техник бий л дээ. Одоо миний мэдхээр нөгөө хошуу дээр нэг юм тавиад идэг юм байна лээ. За судсаар нэг тариа хийгээд тах шиг байна. Ер нь хичнээн янзын юм одоо мэдээгүй зүйл наркоз гэж байна уу? Тий, яг ер нь бол мэдээгүй зүйлгийн одоо суур одоо үндсэн мэдээгүй зүйлэг гэдэг бол ерөөсөө хамгийн аюулгүй, хамгийн өвчтөндөө тусдаа дэмтэй мэцэслийн болон одоо мэдээгүй зүйлгийн эмчтэй ч гэсэн одоо хамгийн одоо чухал нь одоо ерөнхий мэдээгүй зүйлэг гэж үздэг. Ерөнхий мэдээгүй зүйлэг гэдэг нь бол одоо хэд хэдэн юм бүрдэлтэй байдаг байхгүй. Тэр нь бол одоо бид хэдийн ярьж байгаагаар бол одоо нэг хүнийг унтуулад цагаан мөгөөрсөө хоолоод нь гуурс хийгээ тэгээд аппаратаар ингээд амьсгалуулад байдаг шүү дээ. Киномын અંદર та нар харж ирсэн баг. Ер нь бол мэдээгүй зүйлгийн хэд хэдэн бүрдэл байдаг. Энэ нь бол юу байх вэ гэхээр хамгийн нэгдүгürt бол хүний одоо сэтгүүн үйл ажиллагааг дарангуулад одоо унтуулж байгаа байхгүй. За нэгдүгürt ингээ унтцсан. Нөгөө талдаа бол юу байх тэр хүнийг ямар ч тийм өвдөлтийн мэдрэх үгэл дарангуулж байгаа. Тэгээ энэ бол ямар ч тийм өвдөлтгүй болно гэсэн. Нэгдүгürt унтчихна, хоёрдугаарт өвдөлтгүй болно. За гуравдугаарт нь тэр одоо янз янзын тэр рефлексүүд байна шүү дээ. Одоо жишээлбэл хүний
хүүхэн харааны рефлекс гэж юм, эмнэлгийн рефлекс гэж, ханиалах рефлекс гэж, огж бөөлж рефлекс. Янз янзын хүнээс одоо өөрөөс нь шалтгааллахгүйгээр энэ чинь хамгаалах ургуулууд тэр рефлексүүдийг бүгдийг ингээд дарангуулах үйл ажиллагаа юм. За дөрөв дэх нэг гол одоо хүчин зүйл нь юу гэдэг гэхээр тэр хөдөлгөөний хязгаарлаж байгаа. Хөдөлгөөний хязгаарлалт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр булчин сулруулагч бодис тарьдаг байхгүй. Булчин сулруулагч бодис тарьч хүний бүх булчингууд ингээд суларчж байгаа байхгүй. Хүний амьсгал гэдэг чинь ерөөсөө хавирга хоорондын булчин, өрчний булчин ажиллаж ээж хүн ингээд амьсгалдаг байхгүй. А тэр булчингууд ингээд ажиллагаа байгаад ингээд суларчтар хүний амьсгал зогсчихно гэсэн үг. Хүний амьсгалыг зохиомлоор зогсоож байгаа байхгүй. Хүний амьсгалыг зохиомлоор зогсоохоод тэр амьсгалыг удирдах байгаа. Наркоз мэдээгүй зүйл юм ч бол. Тэгээд амьсгалыг ингээд удирдна. За тэгээд бусад одоо бодисын солилцооны одоо өөрчлөлтүүдийг бас одоо яг тэр мэдээгүй зүйл юм ч одоо хян. Жишээлбэл одоо хүний их хэмжээний одоо цус алдвал яах вэ? Их хэмжээний одоо шингэн алдвал яах вэ? Тэрийг бол одоо яг хянаж мэдж тэгээд тэрүүн таарсан цус шингэн одоо юу гэдэг тэр юмдэл хийж явах хэрэгтэй. За бодисын солилцооны янз янзын өөрчлөлтүүд байна. Тэр хүний одоо өвчтөнтэй холбоотой одоо сахар нэгсдэг ч юм уу тийм ээ. Сахар нь буурдаг ч юм уу. Бусад одоо бамбаа булчирхааны дотоод шүүлийн булчирхааны янз янзын эмгэг өөрчлөлтүүд тэр хүнд бас байж болно. Тэрнийг бол энэ мэдээгүй зүйлийн явцад бол яг хянаж зохицуулж сахар нэгсдэг юм бол багасгах юм бол нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу. За их хэмжээний цус алдалтын бол цусыг нөхөн гэдэг юм уу. Шингэн алдвал шингэний нөхөн гэдэг ч юм уу. За тэр артерийн даралт одоо зүрхний үйл ажиллагаа тэр зүрхний янз янзын хэм алдалтууд гарч болно шүү дээ. Энэ одоо наркозын одоо тэр мэдээгүй зүйлийн бодисууд бол энэ зүрхний үйл ажиллагаа доор хаяж 10-аас 20% дарангуул хөвшрэгтэй байдаг байна. Тэгэхээр тэр юмнуудыг чинь ингээд энэ мэдээгүй зүйлийг юм зохицуулаад ингээд хянаад яг тун доозыг тааруулаад явдаг байхгүй гол нь. Би бол бодохдоо за нэг нөхөр хагалгаанд орох гол нөгөө нөхрийг та орж ирэл сайхан унтуулчаал. Тэгээ нөгөө хагалгааны эмчнэр нь хагалгаагаа хийгээд дуусангууд нь таныг дуудаал за энэ нөхрөө сэрэгээрээ би одоо тиймэрхүү процесс болдгийг бодоод байгаа байхгүй юу? Гоёалаа гэж. Энэ мэдээгүй зүйлийн эмч үнэхээр юм тийм нарийн хариуцлагатай байж л байхгүй. Хүний амьсгалыг зогсоож гараа авчих яа гэсэн үг тийм юм байна. Тэг боддоо. Тэгвтэрээ тэр чинь хүний амьсгалыг удирдаад ингээ өөрөө зогсно. Тэр даралтын бол зохиомлоор бууруулна ихсгэх бас арга байна. Зарим хүн шаардлагатай үед бол одоо бас даралтыг бууруулах шаардлага гарч ирнэ. Зарим нь одоо шоктой даралт маралт нь унтсан одоо маш хүн дээр өвдсөн ийм хүн даралт нь бол өөрийн мэдлэгүүд унна шүү дээ. Эний чинь одоо наркозны мэдээгүй зүйлгийн эмчнэр энэ хаалгааны туршид тэр зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж тэр артерийн даралтын өсөлтийг эм тарыг тун доозын тааруулж хийдэг. Ер нь бол мэдээгүй зүйлгийн одоо сайн эмч бол шүү дээ. Хаалгааны одоо хаалгаанд орохдоо хүн одоо чи төгжрөл болоод олон хоног одоо бөөлжөөд одоо шингэн алдаад одоо хордлогонд ороод даралт моралт нь унаад шокын байдалтай маш хүнд ингээ хаалгааны өрөөндөөс орох тохиолдол биш шүү дээ. Мэлийг бол их хэмжээний цус алдсан ч юм уу те. Энийг одоо ингээд хаалгаа дуусаад гараад ирэхэд тэр хүн бол хаалгааны өмнөхөөсөө хамаагүй биеийн байдал сайжирч гарч ирдэг байхгүй. Тэгээ энэ хугацаанд тэр бүх эмчилгээг чинь ирээд хаалгааны явцад хийгээд идэг. Нөгөө даралт нь унж байгаа бол даралтын нөхсөх одоо шингэн сэлбэн даралтын одоо судсын агшаах зүрхний үйлчлэгийн дэмжих янз янзын хүчтэй эм тариануудыг тун доозын тааруулж хийн. Тэр цус алдсан бол цусын одоо шингэний нөхөж гэлэн одоо бусад бодисын солилцооны янз янзын хямралууд гарсан байвал тэдний засна. Ийм юм байна. Хүн хүний л бие физиологи бол нэг ондоо байгаа шүү дээ. Тэгэл байх. Үнийг ингээд хийгээд ах чинь нөгөө унтахгүй муужрахгүй хүн гэж байх уу? За бараг л үгүйтэй. Энэ ч одоо шинжлэх ухаан. Бараг л одоо энэ чинь бол энэ одоо энэ дэлхийн практикт хэрэглэгдэж байгаа энэ мэдээгүй үйлчлэгийн одоо маш одоо тийм чадaltaй нарийн одоо эмнүүд байна шүү дээ. Энийг бол монголчууд яг л одоо дэлхийн хаана хэрэглэж байна? Тэр бүгд адилхан байхгүй. Америкт энийг хэрэглэж байгаа, Оросд энийг хэрэглэж байгаа, Солонгост энийг хэрэглэж, Монгол энийг хэрэглэж байгаа юм чинь нөгөө хүн бүтгэл унтаалаг үл юм. Ерөөсөө энэ чинь бол тэнд юу нөлөөлөх вэ гэхээр тэр хүний биеийн жин, ерөнхий биеийн байдал, нас тэр ерөөсөө хаалгаанд орж явах үеийн биеийн байдал
одоо маш олон одоо хүн дээр өвдсөн олон хоног өвдсөн хүн бол тэр хэмжээгээр бас багалтхан орно гэсэн үг. Өндөр настай хүн бол бас багалтхан орно гэсэн үг. Тэгээ тэр үндэнд тааруулж л одоо явдаг гэсэн үг. За энэ салбар үүсээд Монголд бол 60 жил болчихжээ. За дэлхийд үүсээд одоо тэрнээс илүү олон жил болсон байлгүй дээ. Чинь нөгөө дээр үеийн байлталтай кино минутер чинь одоо энэ таны яриад байгаа энэ ангаах ухаан шинжлэх ухаанч одоо хөгжөөгүй юм чинь ямар юмныхан нөгөө мдэггүйжүүлэлт наркоз байх вэ? Тэр байлталтай кинонууд чинь харах чи зүгээр аманд нэг мод зуулгацсан хаста шүдийн тас зуулгаж байгаа л ингэж төмөр уц уяа мууягаар ингэж чангалж байгаа л тайрал тастаал хөрөөдөө хийчих юм бил шүү дээ. Энэ ер нь мдэггүйжүүлэлт гэдэг юм яаж хөгжсөн юм бол анх гарч ирэхтэй. За мдэггүйжүүлгийн түүх ярих юм бол яг л да ер нь бол энэ 8 дугаар 100 9 дугаар 100 мөн оны үеэс бол одоо бас түүхэнд бол янз янзаар бас тэмдэглэгдсэн байт юм бил. За ер нь бол 1846 оны 10 сарын 16-нд энэ Вильям Мортон Мэцэсэл Джон Баррен гэдэг энэ Бостонны сургуулийн одоо энэ хоёр эмч энэ эпири наркозыг бол хүн дангаа хэрэглэсэн. За энд хэрэглэгтэй бол одоо энэ хүзүүний хавдрыг авах мэцэсэл дээр энэ эпири наркозыг өгж тэр хүнийг унтуулж өвдөлтгөө энэ хаалгаанд амжилттай болсон. Тэгээ энийг бол 10 сарын 16-нд дэлхийн нийтээрээ бол энэ мдэггүйжүүлгийн эмч нарын дэлхийн өдөр гэж ингэж үздэг байхгүй. За ер нь бол 1800-аад оны үед ч юм ба шүү дээ Америкийн нэгдсэн улсад иргэний дайн гарч ирсэн юм бэл. Ер нь бол тэр үед. Тэгээд энэ иргэний дайн гараад тэр үед ч одоо хөл гараа буудуулсан, шархацсан одоо янз янзын өвчтөн тэрий чинь ер нь тэгэл аманд нь шүд мод зуулгаал тэгэл одоо нэг арх жоохон уулгаад л тэгэл бараг л орилуулаад бараг алгаамглаг хийдэг байсан. Тэгээд тэр үеэс бол энэ бол болохгүй юм байна гэдгийг бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Тийм. Тэгээд тэндээс л одоо энэ их наркоз мдэггүйжүүлгийн одоо энэ албанд хэрэглэгдсэн энэ өвчтэй өвчин намдаах энэ бодисуудын одоо үүсэл тэр практикт хэрэглэгдэж эхэлсэн байдаг юм л. Ер нь дэлхийн 2 дугаар дайн ч гэсэн дэлхийн 2 дугаар дайны үед ч гэсэн бол одоо манай багш одоо бидэнд бас хичээл ордог байсан. Энэ эпири наркозын үе шат энтриг бол бас нэлээд тийм нарийн судалсан. Энэ том дайнуудын үед ч бас дагаад энэ ангаах ухаан бас хөгжөд бол их нэмэртэй ч гэдэг юм уу. Зайлшгүй шаардлагаар бас их хөгждөг юм байна. Ямар нэгэн юмд одоо дадлах сургууль хэрэгтэй. Онлоор юм үзчихдэг юм байж одоо практик дадлага хэрэгтэй. Та нар одоо тэр хүн зүгээр хүн ингээд унтуулаад байлтай нь шүү дээ. Яаж дадлага сургуулаа хийх вэ? За яг уу ер нь бол энэ дадлага сургуулалтын хувьд бол аячаад дэлхийд тогтцсон шинжлэх ухаан болчихлоо шүү дээ. Мдэггүйжүүлэг албагдчих. Тэгээд энэ бол одоо бараг 1840-50-аад оноос ингээд хөгжөөл 1900 тэгэл ингээд одоо дэлхийн одоо өндөр хөгжилтэй улсууд энэ одоо арга техникүүдийг хэрэглээл тэр нь одоо ингээд хөгжиж одоо үе шатаар явсаар байгаа. Одоо 1960-61 онд бол Монгол улсад бол мдэггүйжүүлгийн алба ер нь үүссэн гэж ингэж үздэг. Тэр үед бол одоо Чехийн эрдэмтэн, Оросын эрдэмтдээс Татвинсян гэдэг хоёр ч одоо гадаадын одоо багш нар ирээд Монгол эмч нарт бол мдэггүйжүүлгийн энэ арга техникийг бол бас зааж сургасан анхны сургалтын курс бол эхэлж байсан. Тэгээ ер нь бол тэрний анхны төгсөлтөөс л одоо энэ Монгол улсад албан ёсоор энэ мдэггүйжүүлгийн алба энэ 1960-аад оны үед. Тэгээ Мондо гэдэг одоо манай багш байсан. Тэр багш бол 60-61 онд бас энэ үргэлжлүүлээд энэ мдэггүйжүүлгийн энэ эмч нарыг одоо сурах курсүүдийг бол хичээлүүлж байсан. За энэ бол тэргүй ингээд энэ тогтцсон энэ шинжлэх ухааныг ба шүү дээ. Заавалчгүй одоо амтан дээр туршинч гэдэг ч юм уу. Ийм юм бол байхгүй л дээ. Тэргүй ингээд одоо хүн дээр одоо ингээд бид сурцсан багш нь заагаад өгсөн юм бэ заагаад ингээд одоо ч гэсэн манай Эрдэнэ төрийн сургалт гэдэг манай жилд 20 гаруй одоо Эрдэнэт манай эмнэлэг дээр их сурж байгаа шүү дээ. Тэгээд бид хэдийг дагаад хараад ном уншаад тэгээд бид хэд ингэдгийг тэгдэг ингээд гарын барайл заагаал ингээд сургаал тэгэл ингээд сайхан сураа явж байгаа. Одоо бол чинь 2 жил одоо ингээд
дагалдаа сураад бүх юм хийгээд болоод чаддаг болоод ингэ төгсөж байгаа. Харин бол тэр шинээр хийх гэж байгаа. Одоо мэс засал ч юм уу тийм ээ. Монголд одоо ерөөс хийж байгаагүй. Би энэ дээр юу хэлэх гээд нөхдөр энэ манай Монгол улсад чинь одоо 2011 оноос илэг шилжүүлэн суулгах мэс заслыг бол одоо нэгдүгээр имлэг анх хийсэн. Нэгдүгээр имлэг одоо Монгол улсад одоо анхудаа хийсэн. 2011 оны 19 сарын 24-нд төлөө дээ. За энийг хийхдээ бол Солонгосын Асааны ангаа ухааны төв гэдэг. Тэрний эргэтийн шилжүүлэн суулгах төвийн дарга Ли профессор гэдэг. Нэгээс та буянтай нэг Солонгос багш байна. Тэр хүний одоо тусалцаа дэмжлэгээр одоо манай 2010 оноос хойш тэгээд 5 жил дараалан 5-6 жил дараалан манай маш олон одоо мэс заслын эмчнэр, мэдээгүйжүүлгийн эмчнэр, мэдээгүйжүүлгийн совилогч нар, мэс заслын совилогч нар Асаа ангаа ухааны төвдөр доотлол нь одоо 14 хоног, дээтлэл нь сар, дээтлэл зарим нь 2 сар. Жишээлбэл тийм хугацаагаар ингээд тэнд яв дадлаж сурсан байхгүй. Тэгээ эхлээд харахад бол одоо тэр чин тэнгэр газар шиг юм байлаа шүү дээ. Манай одоо мэс заслын өрөөний тоног төхөөрөмж хийж байгаа хагалгаа тэр одоо өндөр хөгжсөн Асааны ангаа ухааны төвийн операцийн өрөө тэнд хийж байгаа хагалгаа тоног төхөөрөмж бол үнэхээр гайхамшигтай. Тийм байсан. Тэгээд тэнд бидэхэд одоо явж энэ сурсан юм л да. Тэгэхдээ энэ хоорондоо бол тэгээд ер нь Монгол улсад энэ илэг шилжүүлэн суулгахын төслийг бол манай багийн ахлагч одоо Сэргэлэн профессор анх одоо энийг санаачилж энэ зам мөрийг зааж олж тэгээд тэр Ли профессортой ярьж Асааны ангаа ухааны төвд ингэ сурсан. Тэрнийхээ явцад наан нь бол бидэхэд 10 оны үеэс бол энэ ангаа ухааны одоо ангаа ухааны шинжилгээ ухааны үндэсний их сургууль шүү дээ. За энд бол оюутнуудад зориулсан туршилтын мэс заслын өрөө гэж байдгийг. Тэгээ тэнд бол гахаан дээр мэс засал хийжсэн. Тэгээ гахаан дээр мэс засал хийгээд гахааны илэг шилжүүлэн суулгах энэ хаалгыг 30 гаруй гахаад хийлээ шүү дээ. Тэгээ яг одоо тэн дээр юу хэлэх гээд нөхдөр наркозын хувьд тэр мэс заслын хувьд л их чухал байхгүй. Шууд хүний илэг тайрсан гахаан дээр илэг тайраад тэргээ нөгөө судас мудас одоо хаагуур яах юм юмнууд олно гэдэг чинь тэр мэс заслын эмчнэрт маш их өндөр ач холбогдолтой тийм туршилтууд болж байгаа. Мэдээгүйжүүлгийн эмчнэрийн хувьд ч гэсэн мөн ялгаа байхгүй шүү дээ. Ер нь бол хүн одоо бие эхлээд бол гахаамтлах тэр өмнөдөө хэлэхэд яа тийм бол тол гэж бодож байна. Тэгэл яг өдрөөс өдөр тэгээд дараагийн хаалгаа орохтол сүүлдээ бол бараг л одоо энэ хаалгааны өрөөнд бүх л одоо өвчтнүүд ингээд хяндаг мониторууд бүгд ингээд хянаал бараг л ингэж явж байсан. Тийм л юм. Тэр чинь нэг гахаа таалах юм уу? Хоёр гахааг ойлонгийн онгоолгоо. Хоёр гахаа ойлонгийн онгоолгоо. Онгоолгож байгаа нэгнээс нь тайрж авч одоо хар ухаанаар яж байгаа шүү би. Тайрж хаячаал нөгөөхнөөс нь жоохон зүсч аваад нөгөөдөөс нь холбож оёол. Иймэрхүү процесс. Иймэрхүү процесс болж байгаа. Энийг л ингэж. Нөгөө гахаа маань тэгээд гайгүй сайхан амьдруу. Гэхдээ яг тэгтэр энэ гэдэг. Одоо жишээлбэл тэр хаалганы дараах эрчим тэмцлэгээ гэж байна шүү дээ. Тэрнийг ингээ хийн ихтэй маш их ингээ зардал мөнгө орж байгаа байхгүй. Тэгэл одоо маш их одоо зардал мөнгө орно. Тэгээ тэрний чинь хараад бидэхэд ингээд байж явах бас нөхцөл болцоо байхгүй. Тэгээ яг ер нь бол хагалгааг ингэж хийлээ, ингэж холболоо. Тэгээд тэндээс шин тавьсан илэгнээс чинь ажиллаж байгаа нь юугаар мэддэг гэхээр яг цөс ялгарч ил яхан бол да энэ бол энэ илэг ажиллаж байгаа юм байна гэж. Тэгээд цөсмөс нь ялгараал эхлэхдээ за манай бидэхийн хийгсэн юм бол үндсэндээ хийчихэж байгаа юм л да. Уг нь болдог бол одоо тэр Баварын тэр нөхцөл байдал нь сайн тэгээд одоо тэрүүн тохирсон төсөн мөнгө ихтэй одоо тэрүүн зөндөл дэм тарайг хэлбэл цааш нөгөөд тэр хүний нэгээс тороогоо гүйтэл нь байж болох юм байна л да. Насан турш гахаанууд. Тий их том гахаа бол бас хэцүү юм байлээ. Тэгээ бид гэдэг дунд зэргийн гахаанууд авдаг гэсэн. Нэгдүгээр имлэг маань миний мэдхээр илэг шилжүүлэн суулгахтар хамгийн түрүүнд Монголд одоо нэвтрүүлж яасан. За дараа нь бөөр өдргээл явцсан. Одоо ямар эргэтэн шилжүүлэн суулгаж байна. Хичнээн илэг сольчуу тав хүн. Монгол улсад бөөр шилжүүлэн суулгах анх хийгдсэн. 1998 оны үед баха. Анх удаа манай бас одоо эмчнэр бөөр шилжүүлэн суулгах мэтлийг анх хийсэн юм билээ. Тэгээ яг тэр тухайн үеийн нөхцөл байдал тэгэл одоо тоног төхөөрөмж янз юмнууд байгаа шүү дээ. Тэгээд тэр маань бол яг эхний оролдлого маань бас тийм бас амжилттай болоогүй. Тэгээд нэг хэсэг хугацаанд одоо ингээд тасарч байж байгаа. Тэгээд
2006 онд за би бас энэ бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн байхгүй бас. Тэгээд манай Гамболд гэдэг одоо миний багш л да. Битэр үл энэ бөөр шилжүүлэн суулгах, энэ илэг шилжүүлэн суулгахын багийн анхны гишүүнүүд энэний чиглэлээр л одоо мэдээгүй эрчим тэмдгийг хариуцж ирсэн. Тэгээ 2006 оны хавар 2ч баг одоо хятадын Ухаан одоо энэ корона гарсан газар шүү дээ. Тэр Танжилла гэдэг имлэг байдаг. Тэр том имлэг л дээ. Тэр имлэг дээр 45 хоног одоо тэр бөөр шилжүүлэн суулгахын одоо мэс заслын эмчнэр мэс заслынхаа чиглэлээр мэдээгүй зүйлгийн эмчнэр мэдээгүй зүйлийн чиглэлээр ингээд сурсан. Тэгээд хавар нь одоо энэ 2 баг яваа сураад тэгээд намар нь одоо 9 сард анхудаа бөөр шилжүүлэн суулгах одоо мэс заслыг одоо монголчууд өөрснөө анх нутагтаа хийсэн. За энд бол тухайн үед анхны юм болсон байна. Одоо бидний багш одоо Английн одоо мэс засалч Морис Ислапак гэдэг багш маань байсан. За Тайландын Пабичи гэдэг бас нэг багш бас ирж исэн тэр тухайн үед. Тэгээд анх одоо бөөр шилжүүлэн суулгахыг одоо мэс заслын анх хийгээд тэрнээс хойш одоо ингээд хөгжиж явсаар байгаа. Одоо нэг 245 орчим хүн одоо бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийчихэд байгаа. Тий. 245 орчим. Энэ бөөр шилжүүлэн суулгах гэдэг бол одоо нэг бөөрийн архаг дутагдал гэдэг өвчин байна шүү дээ. Энэ одоо янз янзын шалтгаанаар энэ бөөрийн архаг дутагдалд ороод одоо нэг гемодиализ эмчилгээд ингээд аппаратанд ороод цусаа шүүргүүд явдаг шүү дээ. Тий. Тэгээ тэр бол яг одоо нэг талтаа бол одоо бас давуу их ач холбогдолтой л одоо бөөрийг одоо өөр орлуулах арга байхгүй. Нэг бол тэрүүгээр хийж байгаа. Нэг бол бөөр шилжүүлэн суулгаж байгаа. Тэг яг бөөр шилжүүлэн суулгах нь хамаагүй давуу байхгүй. Гемодиализд орно гэдэг чинь одоо 7 хоногт дор хаяж 3 удаа гемодиализд орно шүү. Тэгэд нэг орохдоо 4 цаг. Тэгэл бас л одоо зөндөө очирч одоо яг хөө тэгэл одоо ордог өдөр 7 хоногт 3 удаа очиод цусан шүүлгүүд тач бас тийч амаргүй шүү бас хөрхий. Тэгээ бөөр шилжүүлэн суулгачвал хинээс хараад туш болчихж байгаа байхгүй. Хүн өөрөө ажлаа хийгээд эмээ уугаал дархал дарангуулах эмээ уугаал тэгэл явж байна. Яг хоёр нь бол манай Монгол улсад донорын хууль байгаа шүү дээ. Одоо ураг төрөл хамаатан садангаас нь бол одоо эрхтэн авч байгаа. За бөөр бол хос эрхтэн учраас нэг бөөрийг авч ийж. Илэг бол одоо талыг авч байгаа. Амьд донороос. За нэг бол тархины өвгөлтэй донороос болоо бас авч болно. Гэхдээ энэ тархины өвгөлтэй донор Монгол улсад одоо энэ авч хэрэглэхийг бол одоо донорын хуулиар бол одоо зөвшөөрсөн. За энэ бол өглөгийн дээж одоо буйны өглөг бол энэ юм аа гэдэг. Манай одоо шашны байгууллагын энэ дэлхийн нийтч тэгж байгаа байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол аль болох л одоо энэ тархины өвгөлтэй донороос одоо эрхтэн шилжүүлэн суулгахыг бол дэмждэг л дээ. Одоо тэр нөгөө илэг шилжүүлэн суулгах байгаа даа шүү дээ. Тэр ч одоо нэг хүн нөгөөдөө ингээд нэг тал илгээл өгöd байгаа юм шиг байна. Нөгөө тал илгээ өгцөн хүний нөгөө нэг илэг нь ингээд ургасараа байгаа бүтэн болно бол нүс юм байх уу? 2011 оноос хойш өнөөдөр чинь 21 он 10 жил болж 10 жилийн хугацаанд монголчууд өөрснөө 139 хүн. За одоо 140-тэй халгаад маргааш нөгөөдөр орох гэж байгаа. Илэгний 140 хүнд одоо илэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийчихэд байгаа хөө. Монгол эмчнэр монголчууд өөрснөө. Тэгээд тэр чинь 2-оор үржих юм бол тэгээд 200 гараад тавьчих шүү дээ. 2 хүн л ингэж. Яг хөө тэгээ нэг нь донорын хаалгаа, нэг нь бол одоо реципиентийн хаалгаа шүү дээ. Тэгээд ер нь одоо хятад одоо Солонгост энэтхэг интерлөө бас явж мэс засал хийсэн улсууд зөндөө олон байгаа шүү дээ. Энэ 4-500-аад хүн бол байгаа одоо Монгол. За тэгээд түрүүн бас асууж илэн тэр илэг шилжүүлэн суулгах ингээд талын ингээд аваа тавихад тэгээд тэр чинь илэг чи өөрөө их сайхан төлжөөд ингээд ургадаг хэрэгтэй юм байна. Тэгээд 3 сарын дараа 6 сарын дараа тэр хэвийн хэмжээнд ингээд бүр ингээд цомроод үйл ажиллагааны хувьд л хэвийн хэмжээнд очиж байгаа. Тэгээд одоо донортой ч одоо аюул байхгүй. Нөгөө одоо шинэ илэг суулгуулсан өвчтөндөө ч аюул байхгүй. Хамгийн гол нь одоо реципиентийн хувьд бол одоо яг нэг давуу юу юм нь бол дархал дарангуулах юм бол насан турш давуу. Тэгжээж одоо нөгөө хүний организмын одоо өөр эрхтнийг хүн суулгах тэрийг одоо организм танихгүй болгож л харуулханаар болов. Тийм. Энэ бол өөр
ороод ирлээ шүү организм гэдгийг таних юм нь багасгаж ийн гэсэн үг. Тийм л юм байна. Манад одоо ямар эргэтэн шилжүүлэн суулгаад байна. За бөөрийг би мэдчихлээ, элгийг мэдчихлээ. За ер нь бол Монголд бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах, ясны чүмэг үүдлийн шилжүүлэн суулгах гэж. Гэхдээ ясны чүмэг гэдэг юм чи бас ойлгохгүй байна шүү. За одоо ясны цусны хор тавдартай хүмүүс байна шүү дээ. Тэрийг бол одоо тэр чинь одоо аалло аутоо гэдэг байдаг байхгүй юу? Өөрөөс нь бас одоо тэр цусыг аваа тэр одоо тэр үүдлэсийг бас ялгаа салгаад тэр чинь маш өндөр нарийн технологи л да. Одоо би ч нарийн мэдэхгүй тэр. Энийг одоо манай цусны мэрэгжлийн эмчнэр л сайн мэднэ. Тэгээд тэрнийг ингээд тэр ясны цусны хор давтартаа усууд ийм хийж байгаа юм. Өөр хүнээс бас авч хийдэг бас байна. Тэрнийх нь одоо бас том төхөөрөмж бас технологи нарийн учраас одоохондоо манайхан хийхгүй байна. Тэгээд энэ одоо хийх гэж байгаа. Манай эмчнэр бэлдээл байгаа. Одоо удахгүй хийх байхаа гэж ингэж бодож байгаа. Эрхтний шилжүүлэхийн хувьд бол одоо ийм гурван эрхтний тухай одоо яригдж байна. Хийж байна. Зүгээр ер нь эрхтнийг орлуулах гэх юм уу та? Тэгж ярих юм бол одоо жишээлбэл дүлийн хүн бол шүү дээ. Сонсголгүй болсон хүн. Тэр дунгийн суулгац гэдэг дотор чихэнд тэр нарийн юмнуудыг суулгаж байна. Тэгээ сонсгол орж байна. За энэ хаалганд бас би бас орж ирлээ. Анхны одоо хүүхдэд хийж ирсэн 2 настай хүүхдэд. Манай Бямсрын эмч, Үлзий баяр гэдэг эмчнэр энэ. Би тэгэхэд наркозны эмчнэр бас байсан л да. Тэгээд тэр хүүхдэд 2 настай хүүхэд байсан. Хүүхд чинь нэг хилд орохгүй байхтар л мэдгэдэг юм. Хилд орохгүй байна гэдэг чинь тэр хүн сонсохгүй учраас хилд ордоггүй байна. Хүүхэд Тийм байх нь шүү дээ. Сонсож байгаа бол хүн ингээд юм дагаа хэлээд сурд юм байна. Тэгээд аав ээж нь ингээд энэ хүүхдээс хилд орохгүй байна гэж эмчнэрд үзүүлээд ихтер чихний асуудал тал. Тэгэнгүүт нэг дунгийн суулгацыг ингээд содиод суулгаад өгөнгүүт чихэн сонсоод ирнэ шүү дээ. Чихэн сонсоод ирэнгүүт тэр хүүхэд зүгээр яриа ороод хилд ороод ирдэг. Тэгээд тэр хүүхдээ анхны хүүхдээ би Бямсрын эмчээс л зүгээр нөгөө нэг анх биднээсээ орж исэн хүүхэд одоо явсан. Яста мундаг шүү дээ. Тэр одоо 2 жилийн өмнө 2 3 дугаар ангид орсон онцорж байгаа гэжсэн шүү дээ. За ингээд дунгийн суулгацны тухайд асуудал байна. За энэ өвдөг түнхний мэдслүүд. За энэ гэмтлийн эмнэлийг хийж байна. Манай 1-р эмнэлийг хийж байна. За бос зарим эмнэлүүд бас хийж байгаа хөө. Би бас зарим эмнэлүүдийг хийж байгаа сайн мэдэхгүй байна. Одоо хөөрхийн настай улсууд чинь энэ өвдөг нь өвдөл одоо явж чадахгүй хэцүү шүү дээ. Тэгээ энийг уянтаачлаа. Тэгээд одоо энэ чинь өвдөгний чинь тэр нөгөө 2 үений чинь ингээд бүр ингээд идэгдээд ингээд одоо деструкцд өөрчлөлтөнд орсон. Тэгэл тэр гიშгтэй л ингээд өвдөл. Тэгээ тэрий чинь ингээд протезээр сольжиж байгаа байхгүй. Тэгээ одоо нэг үе түнхний үе сольж гин, өвдөгний үе сольж гин. Энэ бол одоо манай эмнэлэг дээр чинь заавал жилд баг 3-400 хүнд хийж байгаа гэсэн шүү шүү. Тий. Ер нь тэр чи одоо 10 жил бол 3-4 мянган хүнд баг хийцэн байгаа. Манай Отхон баяр гэдэг эмч нахалж ордیں۔ Тэгээ манай энэ мэдээгүй зүйлгийн эмчнээс Баялагмаа эмч гээд одоо манай мэдээгүй зүйлгийн нэг захалгааны эзэн тасгийн бас тас хэрэглэгч гэжсэн. Тэгээд энэ чиглэлээр өвдөлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байхгүй юу? Тэгээд энэний төгөлдржүүлэхийн тулд бас нэлээд судалгаа хийж энэ өвдөг түнхний одоо мэс заслын мэдээгүй зүйлүүдээр бас нэлээд дэвшилт гарч байгаа. Яг мэдээгүй зүйлгийн инженерийн хувьд шүү дээ. Юм хөгжнө гэж бас сайхан юм а тийм ээ. Тэгээ эндээ түрүү ярихад ер нь наркозны эмч гэдэг ихтер чинь түрүү ингээл яг хүнийг ингээл унтуулах тухай асуудал яриад байна тийм үү? За ингээл унтуулна гэдэг бол одоо хагалгааны цар хүрээтэй холбоотой. Жишээлх юм бол энэ элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол одоо анхны бидний хагалгаа 33 цаг үргэлжилж ирсэн шүү. Тэгээд одоо ийм практик ч одоо Монгол улсад байгаагүй шүү дээ. Дээдлийн хагалгааны 5-6 цаг л болж ирсэн. 30 хэдэн цаг бол одоо нэг хүн сэрдэм болов яадим болов гэж одоо бид айж илэн шүү дээ. Яг хоо бид хэд нэг Солонгост ингээд Америкийн нэгдсэн улсч бас явж исэн. Одоо Гамболд багш тэр бас тэнд Колорадогийн их сургуульд очиод тэр тэнгэр газар шиг юм байгаа юм ч одоо бидний хувьд бол. Тэгээ тэнд бол нэг 15-аас 20 цаг энэ төр бол хийгдэл юм байл л дээ. Тэгээ ер нь бол мэдээгүй зүйлгийн энэ томоохон хагалгаанууд бол ер нь нэг одоо бол манай элэгний хагалгаа бол нэг дунджаар нэг 20 цагаас нэг 15 цаг, дээдл нэг 12-3 цаг, дээдл нь тэгэл нэг 20 цаг дотор л үргэлж ирж байна л да. Гэхдээ жижигхэн хагалгаа мэс засал гэж байхаас биш жижигхэн мэдээгүй зүйлэг гэж байдаг гэж байгаа байхгүй. Мэдээгүй зүйлэг л та хийж л байгаа бол ерөөсөө тэр мэдээгүй зүйлгийн одоо аюулгүй байдал нэг номертой байна.
хамгийн нэгдүгээрт юу аах вэ гэхээр аппарат тоног төхөөрөмж бэлэн байх хэрэгтэй. За тэр хүний амьсгалын зогсоход чи аппаратаар тэр хүнийг амьсгалах, удирдах тэр бүрэн нөхцөл болцсон байх хэрэгтэй. Эмч нь өөрөө тэр амьсгалын зогсоход тэр аппарат амьсгалыг удирдаад зохиомжтой амьсгал тэр хүнийг оруулах чадвартай байх хэрэгтэй. За нэг юм дутуу одоо нөгөө ларингоскоп гэдэг ингээ гэрэлтүүлэл ингээл нэг махтер төмөрөдөг шүү дээ. Энэ цагаан мөгөөсөө гуур тавих. Тэрний гэхэд л одоо зайн ажиллаж ийн үгүй. Юмыг ааж мэдлэгээ зайн дууссан яг чухал үед зайн асахгүй байх. Тэгээ тэрнийгээ эргээд ингэ шалгана яг хүн унтуулахаас өмнө. За ингээ сорвуулгын аппаратыг бас шалгана шүү дээ. Ингээ хүн унтуулгууд хүн бөөлжчих болно шүү дээ. Тэр бөөлж цаашаа ороход цагаан мөгөөсөө холоор ороод уушгүр орчихно. Тэгээд энэ чинь хүн аспирац гэдэг энээс болж хатгаа бол хүн татгаа өвдөн. Энээс аврахын тулд нөгөө хүн бөөлжиж магадгүй бөөлжгөөс нь одоо хэрвээ бөөлжөөд юм гарч ирэх юм бол тэрийг сорвуулах тэр сорвуулгын аппарат бэлэн байхаас өсвөл. За тэгээ янз янзын одоо зүрхний хэм алдалт ч юм уу даралтан унах ч юм уу тийм ээ. Янз янзын өөрчлөлт болоход тэрүүнд хэрэгтэй эм тариунд яг инээтэл жирэтл ингээ бэлэн байх хэрэгтэй байдаг. Онцлог юм. За төвийн хоригуд гэж үтэй. Одоо зарим хүмүүсийн чинь ингээ сэрвэнээр нэг ахалгаа хийж байгаа шүү дээ. За энэ бол нугасны мэдээ алдуулт гэж. Тий, нугасанд нь ингээд мэдээ алдвал бодис тарьдаг байхгүй. Тэр чинь бас тунтаа хэмжээтэй доодтой. Тэгээд тэр нугасанд мэдээ алдуулах тэр хийсэн төвшнгөөсөө доошоо одоо ялангуяа бол энэ одоо доод мөчтний хаалгаа, хэвлийн хөндийн доогуур байрлалт ингээд эрхтнүүдийн хаалгаа, одоо бөөрийн мэдсэлж гэдэг ч юм уу, давсагны хаалга ч юм уу, ялангуяа эмэгтэйчүүдийн одоо төрөх эмэгтэйчүүдийн кейсүр хаалгаа ч юм уу, тийм ээ, давсагны хаалгаа, за энэ түнх өвдөг шагаа нэг ч юм уу гэх мэтлэнгийн доод мөчтийн хаалганд бол маш их давуу. Энд чи яг тэр хүн нэгдүгээр наркоз ороод хүн унтнахаас юм их айдэн ш тэр нь ямар хинч л айн бас бодоход л айгаал тэгэл одоо тэгдэл байх л. А нэг талдаа энэ чи өвчтний тэр айдсгүй өөрөө сэрүүн байна гэхдээ тэр хүн чи айгу дуртай байхгүй. Ямар ч байсан би өөрөө сэрүүн байж байгаа юм байна. А тэгтээ тэр хаалгыг хийж байгаа зэрэг мэдгүй өвдөхгүй. Энэ бол манай мэрэгжлийн бас үнэхээр юм бас давуу бас их чухал гоё юм байгаа байхгүй. Тэгээд одоо манай энэ нугасны мэдээ алдвал за нугасны гадна зай мэдээ алдвал гэж төвийн хориг дотор ордё. Энэ нугасны гадна зай гэдэг чинь байна шүү дээ. Нугасны одоо хатуу хальсны наан ингээд нэг 0.3-аас 0.5 мм ийм зай байдаг. Ийм зай. Хөндөй зай. Тэр зайг олж тэнд бид мэдээгүй бодисыг тарьдаг байхгүй. Тэгэхээр энэ мэдээгүй эмчнэр бол маш их өндөр мэдлэг шаардна. Мэдлэг зүгээс гадна маш тийм одоо ур чадвар шаардсан. Ийм мэрэгжил байхгүй. Тэгэхээр хүний нугасныг за яг нугасны мэдээ алдвал харьцангуй гайгүй. Ялангуяа нугасны гадна зай мэдээг алдвал бас их төвхтэй байхгүй. А тэр нь юугаар давуу гэхээр нугасны мэдээ алдвал тэр бодисыг хийлээ. За нэг 2 цаг 30 минутаас 3 цаг 30 минут орчим бол тэр хагалгаа дуусчаавал тэр өвдөлтгүй ингээ сайхан дуусчих болно. А тэгтэл тэрнээ цаашаа үргэлжлэх хагалгаа байж болно шүү дээ. 5 цаг 6 цаг ч юм уу. Тэгээ хагалгааны цар хүрээ. Тэгэх юм бол тэр нугасны гадна зай мэдээ алдуулт чинь байна шүү дээ. Тэнд ингээ нарийнхан гуурс тавь байрлуулчихдаг байхгүй. Тэр гуурсаараа ингээ мэдээ алдуулах бодисын үйлчлэгээ гараа дуус төглөөд ирж дахиад эмч дахиад жоохон нэмээд хийгээд идэг. Тэгээд ингээд хаалгааны туршид тэр хитэн цаг хаалгаа үргэлжилсэн ч гэсэн тэгтээ тэр өвчтөн сэрүүн байж шүү дээ. Тэгээд тэр бодисыг ингээд нэмээд хийгээд ахтаар тэр мэдээ алдуултын цаашаа санаал үргэлжлээд байна гэсэн үг. А хоёр тэр давуу юм бол хаалгааны дараах өвдөлт намдаалт гэж байна. Тэгээд нөгөө нугасны гадна зан одоо тэр байлуулсан перидуральны хөндөй гэж ярьдаг. Тэнд тавьсан нарийнхаа хялгас шиг гуурс байгаа. Тэр нь чи энэ дээр ингээд бэхэлц өдрөөр бэхэлц. Тэрүүгээр нь нэг наркозны эмчүүд одоо памп гэдэг яг тодорхой цагт хэдэн миллилитр цаг миллилитр орно гэд тунгийн тааруулаад тавьж тэр автоматар ингээд өөрөө ингээд шахаа явж идэг. Ийм. Тэгхэн бол тэр хаалгааны дараа ямар ч өвдөлт байхгүй. Тийм давуу талтай. За ингээд энэ төвийн хоригуд гэж нугасны мэдээ алд, нугасны гадна зай мэдээ алдвалт гэд энийг бол манай мэдээгүйчдийн эмчнэр хийдэг. За энийг хийхийн тулд бүн ялгаа авахгүй тэр ерөнхий мэдээгүйчүүдийг бүгд гарын 5 хуруушгаа мэддэг чаддаг болсон эмчил энийг хийнэ. Тэрс хэн нэгэн хүн би нугас хатгах чадна гэд хийчдэг ажил бас биш байхгүй. Тийм. Тэр нугасны гадна зан тэр гуурс муурс тайлуулах бол бас нэлээд тийм одоо зэрэгтэй дэвтэй бас олон жил ажилласан туршлагатай эмчнэр бас хийн шүү. Тэрнээс төгсөнгүйсэн эмчнэр бас хийхэд
бас төвхтэй. Тэгтээ одоо хүнийг айлгаж байгаа юм биш. Яг ер нь бол тийм давуу сайн би тэгтээ бас нэгэн ур чадвар сайрцсан нарийн ажил шүү гэдгийг хэлэх гээд байгаа. Түрүүн та томоохон хаалхнууд 15-аас 20 цаг үргэлжилдэг. За түрүүн бүр нэг 30 цаг үргэлжилсэн шагалгаа та нэг түрүүн ярьлаа шүү дээ. Энэ ийм олон цаг ингээд үргэлжиж байгаа хаалгаа гэж одоо ойдонд буухгүй л байна л да миний. Гэхдээ завсар ингээл зааж би жоохон амраадаг газ хоолоо идээд хий. Бусуу төрхөн хоолоо идээд хий. Жоохон амраадах хий. Ийм байх уу? Бүр ингээд үдсээр юм дуусгаж байгаа юм уу? За тэгэхээр энэ ер нь томоохон энэ мэд засал хаалгаанууд бол шүү дээ. Ерөөсөө нэг хүний ажил биш байхгүй. Ерөөсөө багийн ажил. Мэд заслын эмчигч юм бол тэр чинь чиглэлээр одоо жишээлбэл одоо илгээ салгадаг нь судсан ойдг нь цөсний замаа ойдг нь гэх мэтлэнгээр тий одоо хэвлийн хинди нээдэг хаадаг гэдэг энэ яг мэрэгжлэр ингээд яг одоо сургацсан. Жишээлбэл хэвлийн хинди нээдэг ингээд баг байлаа гэхэд тэд нар бол одоо манай голдууд залуучууд хийн л дээ одоохондоо тэгэл тэр чинь өдрөөс өдөр цаашаа тэгээ нарийн тэд нар бол нэгэд болохох нь. Нэгэд л одоо ингээд ихний нэг цаг орч 2 цаг орчмын халаа тэгэл дараагийн нэг илэг салгадаг нь ороод нэг хэсэг ажиллана. Тэгжээтэл нэг судсан дээр ажилдаг нэг ажиллана гэдэг ч юм уу тийм. Тэгээ цэсний замдаар ажилдаг нэг тэр чинь бас өөрөө өөрийнх нь жоо мэрэгжилсэн байхгүй юу. Тэгээ тэд нар бол ингээд орж гараад л байна. Мэдээгүй зүйлгийн эмчнэр бол ганцаараа би ингэ бас сууж явахгүй шүү дээ. Тэгээ одоо манай энэ элэг шилжүүлэн суулгах одоо мэсэлдэгт чинь одоо 3-4 эмч орно шүү дээ. Тэгээд нарт донорын халгаас эрсбэнтийн 2 хүн ингээл хоёуланг нь хараад бүх монитор яриад тэгээ бид хэд хоорондоо одоо энэ дээр ингэж тэгдээр тэг чинь авах хэмжээг ч гэсэн бас хоорондоо зөвлөлтөд л явна гэсэн үг. Тэгээ мэдээгүй зүйлгийн эмч хүн харахад бол одоо ингээд маш олон төрлийн ингээд мониторд байгаа байхгүй. Тэндээс ингээд бүх юмнуудыг ингээд хянаад шалгаад тэрүүндээ таарсан имчилгээ ингээ юм хийгээд явдаг. 12 сард одоо энэ 12 сард танаа албаны 60 жилийн түүх 60 жилийн болгоно. Нэлийн томоохон арга хэмжээл зохион байгуулахаар та хэд маань төлөвлөж байна уу? Өснөг энэ корона яг юм байгаа юм. Энэ 21 онд манай Монгол улсад мэдээгүй зүйлгээс үүсч хөөсний 60 жилийн тохиож байгаа байхгүй юу? Дэлхийн өдөр бол 10 сарын 26-нд бид тэр мэдээлсэн тийм. Яг одоо тэгээд энэ одоо түүх 60 жилийг бид хэд бас нэг түүхийнхаа амийг нэг базаад энэ 60 жилийн хугацаанд одоо тухайн эмнэлгүүд юу хийж чаддаг болов бидний хувьд ямар дэвшил гарав тийм ээ. Энийг л бас нэг базаж одоо ном тохимол хийх бас нэг баримт кино хийх тийм ээ. Ийм л гол нь тийм л юм байна л да. Эцсийн стил ном л үлддэж шүү дээ. Тэгээд түүнээс биш одоо энэ тухайн үед нь энийг бас нэг бичиж тэмдэглэж явахгүй бол тэр үед одоо ямар технологиуд нэвтэрж ирсэн хин гэдэг улс тэн тухайн ажиллаж ирсэн мэддэггүй мэл. Тэгээд энэ жил бол одоо нэг тийм хийх гээд бид хэд бас үзэж л байна. Тэгээ одоо даанч энийг мохоо корона гэдэг нэг өвчнөөс болоод хоошлогдоод л. Тэгээд яг энэ ондоо багтаага сая манай мэдээгүй зүйлгийн албаны тэргүүлэгчд маань хуралдаад яг энэ 12 сарда тэгээд нэг товчхон ч гэсэн тэмдэглээд ингээд ондоо багтаач тийм үү л гэдэл ярьж байгаа. Тэрнийхээ л одоо чиглэлийн дагуу бас мэдээгүй зүйлгийн энэ алба мэдээгүй зүйлгийн эмчийн одоо энэ сувлэгчийн энэ мэрэгжлийн онцлог гэж юу гэдэг юм бас энийг ард түмэнднийг бас нэг ярьж ойлгуулах юмсан таниулах юмсан аль чуукамж та нэг орооч гэх юм. Би чадахгүй гэдгсэн эдгээр чинь тэгээд үгүй та ороод яриаслаг марслаг гээд энэний нэг ажиллаар л одоо хийж байгаа л ажил л да. За эмнэлгийн ажилчтай маань цалин бүнлүү баг цалингаан эм мэтргээл за янз янзын юмнууд явж байгаа шүү дээ. Та хэдийн маань ажил амьдрал одоо амжиргаа ер нь хэр байхын цалин бүнлүү хөрөлцөө хэр байна да. За дэлхийн бусад орн моронтой одоо зүүрлээд ярих хэрэггүй л багт өдөрч одоо мундаг л байгаа илүү тийм ээ. Яг хөтэ зүгээр ер нь бол эмчнэр одоо эмнэлгийн ажилчид бол бас их хэцүү ажил шүү дээ ер нь. Одоо нэгдүгээрт нь бол одоо нойр муутай явдаг дандаа л жижигтэй явна. Дандаа хүний төлөө одоо стресстэй шанална. Тэгэл байнга жижигүрд гарна. За тэгээ тодорхой хэмжээний халдвартай нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ ер нь бол. Ямар ч өвчтөй хүнтэй бид тулж байгаа юм лээ бүүмэд шүү дээ. За ингээд бодох юм бол ер нь эмч эмнэлгийн ажилд бол их төвхтэй мэрэгжил байхгүй.
Уг нь сайхан мэргэжил. За ялангуяа одоо энэ коронавирус энэ төр гарсан та бүхэн одоо дэлхийн нийтээр л харж байна. Манай монголчууд ч гэсэн харж байна. Хөөрхийн эмч эмнэлгийн ажилчид бол бас ядарч шít. Тэгж. Ядарч байна. Ялангуяа тэр улаан бүсэд орсон одоо эмч зөвлөгч нар бол одоо сэтгэхийн хувьд бол бас сэтгэл зүйн хувьд мэдээж ингэ дарамттай. Энэ бас муухай өвчин тусч үедээ гэж хүн өөрөө бодож л таараа. Тэгээд тэр өвчтөндөө бас одоо эндийнхэн тусламжийг одоо сайхан үзүүлэхийн төлөө бас сэтгэл санаа зовно. Өвчтөнд хүндрээ тэр үл яах вэ? Энэ их төвхтэй. Тэгээ ер нь одоо тэгэл манай монголчууд ганц ч одоо эмчч гэхгүй юм да. Тэгээ ерөнхийдөө цалингийн түвшин бол ер нь доогуур л ах шиг ба штэ. Бусад одоо энэ манай хэмжээний хөгжсөн орны хувьд харьцуулаад харах юм бол тэр дундаа би бол боддоо штэ. Одоо зүгээр энэ эмч эмнэлгийн ажилчид энэ 10 жилийн сургуулийн багш нар энийг улсууд цалин бол хэцүү юм да. Одоо болдог бол жоохон нэмээсэй л гэж залбирдیں۔ Тэгээд одоо яг одоо тэгэл улс орны эдийн засаг санхүү янз янзын шалтгаан байдаг л ахал та. Тэр одоо нарийн минь мэдэхгүй юм одоо бид. Болдог бол нэмээсэй одоо тэгээд энэ телевизээр дагаар одоо энэ ярьж байгааг далимдуулаад би бол ялангуяа энэ эмчнэр, энэ совилогч нар, энэ эмнэлгийн ажилчид, энэ лаборант одоо тэр техникч, механикч зөндөө одоо улсууд байна шүү дээ. Энэ улсуудыг бол одоо цалин малингийн насны болцоогоор нь бас нэмж өгвөл сэтгэлийн дарамтгүй ажиллаа хийх хэрэгтэй шүү дээ хүн. Ерөөс арын амьдралдаа хүн сэтгэл зовхгүйгээр ажиллаа хийх нөхцлөөр нь хангаж өгөх хэрэгтэй л төр бол уг нь бол даанч тэг чадахгүй байна. Зүгээр энэ дэлхийн төвшин мөвшөнтэй харьцуулаад үзэх юм бол дэлхийд ерөөс хамгийн өндөр цалин авдаг хүн бол анестезиологи эмч байт юм гэлээ. Мэдээгүй зүйлх юм чи. Тийм. Мэс заслын эмчээс өндөр гэж бодчих. Ер нь бол одоо зүгээр сүүлийн үеийн тоо баримтаас харж байхад бараг л $300,000 цалинтай гэж байгаа шүү дээ. За ер нь дунджаар бол $150,000 цалинтай байдаг. Тэр өнөөдөр таны цалин хэд вэ? Гэхдээ миний цалин ч одоо сая гаралдаг байгаа шүү дээ. Гар дээр очих нь тэгэл нөгөө татвар матвар. За нэг татвар мат яхаа нэг тэгээд даваанд маванд сарын эцэс дэлээ нэг сая 400-500,000 цас хүрнэ. Бас нэг ажилласан жил мэлгээд юм байна шүү дээ. Нөгөө зэрэг дэвийн нэмэгдэл зэрэгээд бас юм байна. Байна. Тэгээд ингээ бодохтаар бол одоо улс бол нэг олон хүн биш шүү дээ энэ чинь. Би нэг ганцхан юмд л одоо улс төрч шивч гэж хэлж шийж гэж бодоол. Ямар 300 сая хүнтэй Монгол орн. 3 сая хүнтэй. Монгол шиг баян одоо уран алга ба шүү дээ. Энэ одоо 60-70 сая Малтай. Хичнээн одоо дэлхийд нэг дээгүр орох том одоо тийм зис молибден одоо тэр алт малтны уурхай нөөц байгалийн баялаг. Гэхдээ энийг л одоо нэг зөв хэрэглээ зөв ашиглаж одоо ингээд чадвал монголчууд бол нэг тийм дор орохоор ядуу амьдраад ахааргүй юм байгаа юм. Тэгээд одоо энэ тэр засаг нэг л болдгоо юм байна. Одоо би ч одоо улс төрч биш болох тэр сайн мэдгүй. Ер нь зөв бодоход бол тийм байгаа үстэй. Ингээд бидний урилгыг лайн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж энэ мдээгүй зүйлэлт энэ наркоз гэдэг юм одоо ер нь юу болдгийг энэ наркозны эмчнэр юу хийдэг гэдэг зүйлийг үзэгчид маань сайхан ойлгуулж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд их гоё үг байдаг болчихжээ. Эрүүл байгаарай. За баярлалаа. Энэ корона гэдэг муухай өвчин байна тийм ээ. Баярлалаа танд. За баярлалаа. За тэгээд мөн энэ албаныхаа 60 жилийн одоо түүхт ойг сайхан тэмдэглэцгаараа. За энэ дашин дамжуулаад за нэгдүгээрт бол одоо бид нэр өөрчлүүлж байгаа Монголын одоо нийт ард түмэнд эрүүлийн сайн сайхныг өрөө. Эрүүл байна гэдэг шиг сайхан юм бол ер нь байхгүй шүү дээ. Тэгээд та нарыг одоо өвдөж зовоод янз янзын одоо мэдсэлд ороход манай мдээгүй зүйлгийн эмчнэр найдвартай шүү. Энэс айхаар ажилддаг шүү. Мдээгүй зүйлэлт орлогоо та оюун ухаан санаа мууддаг энэ төрөө ярьж ийм юм байхгүй шүү гэдгийг бас хэлээ. Ер нь бол одоо манай мдээгүй зүйлгийн эмч үнэхээр юм бол одоо дэлхийн мдээгүй зүйлгийн эмчнэрийн төвшөнд хүрсэн. Энээс тул айх аюулгүй шүү. Найдвартай шүү гэж бас нэг хэлмээр санагдаж байна. Манай мэдсэлж мөрөлгөө авахгүй тийм болсон.
одоо хаалганы цар хүрээ ингээд томроод ингээд ирэх тусам бол эн чинь юм бол хөгжөө дэвшээд ийм сайхан болж байна. Хоёр дахь нэг зүйл бол энэ Монгол орныхоо одоо өнцөг булан бүрт одоо ажиллаж байгаа. За энэ мэдээгүйжүүлгийн чиглэлээр ажиллаж байгаа. Мэдээгүйжүүлгийн эмч нар, сувилагч нар, одоо мэрэгжилт нэгт одоо хүмүүстэй одоо Монгол улсад одоо мэдээгүйжүүлгийн үүсгэж байгуулсны 60 жилийн одоо түүхт баярын мэндийг хүргье. Ажлын өндөр амжилт одоо эрүүл мэндийн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж. Ерөөл отоо шуултгаа. За баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын нэгдсэн төвийн эмнэлгийн мэдээгүйжүүлэх хагалгааны тасгийн зөвлөх эмч анагаах ухааны магистр, клиникийн профессор, Монгол Улсын төрийн сорилт Чулуунбаатар хүрэлцэн орцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.